За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Мөнгөний луужийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Монголын сангууд ирээдүйтэй юу хэмээх сэдвээр ярилцуулна. За уламжлалт ёсоор эхлээд нөхцөл байдлын анализыг миний бие та бүхэнд танилцуулна. За үүний дараа зочинтой хамт төлөв байдлыг ярилцсан дүгнэлтэд гаргах юм аа. Зянгид Монгол сангууд ирээдүйтэй юу хэмээх сэдвээр бүгдээрээ ярилццгаая. За тэгэхээр Монгол яагаад хөрөнгө оруулалтын сангууд ер нь араасаа асуудал дагуулад идэв юм бэ? Яагаад Монголд төр янз бүрийн сан байгуулахаар асуудал дагуулад идэв юм бэ? Тэгвэл хувийн сангууд юугаараа ялгаатай юм бэ? Хувийн менежменттэй, хувийн удирдлагатай сангууд ямар ялгаатай? Мөн энэ дотороо бас дахиад наривчлууд ямар онцлог, давуу тал, сул талууд байна вэ гэдэг дээр өнөөдөр бүгдээрээ ярилцуулна. За ингээд эхлээд бид бол сонголтгүй зовлонд дотор байлаа. За юу хэлэх гэж байна вэ гэхээр 1990 онд арчил эхэлсэн, чөлөө зах зээл, санхүүгийн зах зээл хөгжиж эхэлсэн. За тэгвэл энэ үед бол бүгд нэг гараанаас эхэлсэн. За ингээд бүгдээрээ ганцганд морцсон. За мэдээж ганцганд морцсон хүмүүс олсон байгаа, бас алдсан байгаа, онсон байгаа, бас ашигтай гарсан ч гэсэн байгаа. За ингээд бид бол хамгийн дөрөнд өөрсдийнхөө хөрөнгийг өөрсдөө удирдах эхэлсэн. За үүний дараа цаг хугацааны явцад хүмүүс хуваараа хүнд мөнгө зээлүүлж хүүний орлого олдог болсон. За бас л алдсан, онсон энэ түүхийг ярих юм бол дуусахгүй. За ингээд цаг хугацааны явцад банкнууд байгуулагдаж, банкнууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За харамсалтай нь олон банкуд дампуурсан, тэндээс бас олон хүмүүс хадгаламжаа мөнгийг алдсан. За бас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь илүү томроод сайн явж байгаа, амжилттай явж байгаа банкуд ч гэсэн бас байна. За ингээд сүүлийн үед бол яасан бэ гэхээр хадгаламж зээлийн хоршоонд бид нар бас мөнгө өгж нэлийн хэсэг алдагдлалд орсон, том хэмжээний ч алдагдлалд орсон. За ингээд хамгийн сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд хувьцаа хөрөнгийн зах зээл гэдэг энэ зах зээл бол хөгжиж ирсэн. За ингээд бас хувьцаанд мөнгө хийсэн, бас л алдсан, бас онсон. За ингээд ямар ч цаг үед бол төгс санхүүгийн зах зээл, төгс санхүүгийн байгууллага, төгс санхүүгийн бүтээгдэхүүн гэж бол байхгүй гэдгийг бид өнгөрсөн 35 жилийн хугацаанд бол ойлголоо. За ингээд энэ явцад бид өнөөдөр тэгвэл ямар нөхцөл байдалд орсон байгаа гэхээр сонголттой зовлонд бас эргээд орж эхэлсэн байна. За энд юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр бид өнөөдөр хамгийн найдвартай гэгдэж байгаа таны мөнгийг хамгийн эрсдэл багтаагаар өсгөж өгж байгаа санхүүгийн байгууллагууд дотроо бид нар банкыг төсөлдөг. Тэгэхээр энэ дотор системийн 5 том банк харагдаж байна. За тэгэхээр энэ банкнуудын тухай бол хүмүүс бүгдээрээ мэддэг, бүгдээрээ итгэдэг, хөрөнгө оруулалт хийдэг, хадгаламжаа байршуулдаг, хүүгээ авдаг. Гэхдээ хүүний төвшин бол улам бүр буурсрах. За яг өнөөдөр энэ цаг мөчид бол дахиад банк санхүүгийн байгууллагуудын бондууд гэдэг сонголт бол гарч ирсэн. За Newscore, Tambog Finance, Simple гэх зэрэг ардаа томоохон групп компаниудтай аль эсвэл зах зээлдээ тэргүүлж байгаа бас ийм банк санхүүгийн байгууллагууд хүртэл хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж, бонд нь хадгаламжийн хүнээс илүү өндөр хувьтай явж байгаа. За ойролцоогоор хадгаламжийн хүнээс бол 4-5% илүү өндөр хүүтэй бондыг хөрөнгө оруулагч санал болгож илүү өндөр өгөөж хүртэж байгаа. Ийм санхүүгийн зах зээл сүүлийн 4 жилийн хугацаанд бол маш хурцтай бас хөгжиж байна. За тэгвэл бүр сонирхолтой бас хөгжих ёстой дэлхийд олон улсад бол бүр хамгийн томд тооцогддог энэ санхүүгийн институцууд бол хөрөнгө оруулалтын сангууд гэж. За Монголын хувьд бол мандал ирээдүйн өсөлт сан өнөөдөр олон нийтээс хөрөнгө оруулалт татсан байна. За үндэсний хувьчлалын сан бас олон нийтээс хөрөнгө оруулалт татсан байна. За үүнтэй зэрэгцээд бас нэгэн сонирхолтой бөгөөд бас нөгөө талтай эрсдэл өндөртэй нэг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр бол хувийн сан байж байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хөрөнгө оруулалтын сан дээр төвлөрнө. Хөрөнгө оруулалтын сан
Монгол сангууд ирээдүйтэй юу? Засгаас байгуулсан сангууд бол та бүгд дампур дуусныг мэдж байгаа. Тэгвэл хувийн хвшлийнхний байгуулж байгаа энэ сангууд өнөөдөр ямар нөхцөл байдалтай байна вэ? Үнэхээр хадгаламжтай, бондтой өрсөлдөхүйц сонголт байж чадах уу? Хадгаламжинд найдвартай ч гэсэн баг хүүтэй байна. Бас мөнгө өсгөхийг хүсэж байна. Тэгвэл мэдээж эрсдэлтэй сонголт хийх хэрэгтэй болно. Гэтэл мөнгө өсгөхөөс илүү мөнгө алдад байвал яах вэ? Хөрөнгө оруулалтын сангууд маань өсөлтийг бий болгож бондтой, хадгаламжтай өрсөлдөж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт бол хүн болгоны тархинд байх ёстой асуугдж байгаа асуулт тухай гэж бодож байна. За тэгэхээр бүгдээрээ Монголын хөрөнгө оруулалтын сан тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр байгаа хөрөнгө оруулалтын сангууд маань өнөөдөр ямар нөхцөл байдалд байгааг бүгдээрээ харцгаая. За тэгэхээр яг үүнээсээ өмнө эхлээд хөрөнгө оруулалтын сангуудын төрлүүдийг бас товчхон та бүгдтэй бол хүргье гэж бодож байна. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд бол дотроо их усүрээрээ янз янзын нэршилтэй. За их усүр нь янз бүрийн их усүр байгаа учраас түүнийг өсгөх арга барилуд нь хүртэл бас янз бүр байдаг. За тэгэхээр хамгийн ихний бидний хамгийн сайн мэддэг хөрөнгө оруулалтын сангийн нэг төрөл бол баялагын сан байж байгаа. Тэгэхээр тухайн улс орнууд байгалийн баялагаас олсон орлогоороо сан бүрдүүлээд тэр сангаараа иргэдтэй эргээд хөрөнгө оруулдаг. Одоо байгаа амьдарч байгаа иргэдтэй за мөн ирээдүйд төрөх ирээдүйн иргэдтэй зориулж энэ сангуудыг байгуулж удирддаг. За энэ утгаараа бол харьцангуй эрсдэл багтай хөрөнгө оруулалтуудыг хийх шаардлагатай байдаг. За тэгвэл тэтгэврийн сан байна. Хүмүүсийн тэтгэврийн мөнгийг удирдах, тэтгэвэр гарах үед нь өсгөж өгсөн байх үүрэгтэй ийм сан. За мэдээж энэ бол олон ард түмний, олон хүмүүсийн тэтгэврийн насаараа хоримтлуулсан мөнгө байдаг учраас үүнийг бол хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сонголтуудад хийж найдвартай өсгөх нь бол чухал байдаг. За энэний дараа бол бидний сайн мэддэг даатгалын сан байна. Тэгэхээр даатгалын компаниуд бол даатгал хийгээд хураамж авдаг. Тэрийг бол нөөц сан бүрдүүлдэг. Тэр нөөц сангаас хөрөнгө оруулалт хийж бас ашиг орлого олдог. За бидний хамгийн их ярьдаг хамгийн дэлхийд даяар хүртэл алдаршсан Омохогийн зүнч хэмээх нэрээрээ алдаршсан Warren Buffett гэж хүн байгаа тийм ээ. Тэгэхээр Warren Buffett гэдэг энэ хүний Berkshire Hathaway гэдэг компани бол даатгалын үндсэн үйл ажиллагаа явуулдаг компани гэж. Тэгэхээр Америкт бол даатгалын зах зээл маш сайн хөгжсөн байгаа учраас маш их хэмжээний даатгалын хураамжийн орлого орж ирдэг. Тэндээс асар том хэмжээний нөөц сан бий болдог. Тэрийг хөрөнгийн зах зээлд хувьцаанд хөрөнгө оруулж өсгөдөг. Энэ үйл ажиллагааг бол Warren Buffett гэдэг энэ хэрхэм насаараа хийж байна. За ингээд жишээ нь Warren Buffett-ийг бол бас хүмүүс ингээд хөрөнгө оруулагч өөрийнхөө мөнгө өрч гэдэг юм уу? Эсвэл өөр ямар нэгэн санхүүгийн байгууллага тэр дундаа хөрөнгө оруулалтын сан удирдаач гэдэг юм уу? Хөрөнгө оруулж ингээд өсгдөг байхаа гэж бас боддог гэж магадгүй. Гэтэл энэ хүн маань бол даатгалын компани нөөц санг удирддаг байх нэ. За ингээд дараачих нь бол яг ард иргэд та бүгдэд хамааралтай сангийн хэлбэр гарч ирж байна. Энэ бол хамтын сан. Хамтын сан буюу иргэдээс олон нийтээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд тэгээд тэрүүгээрээ хөрөнгө оруулалт хийдэг ийм сан гэлж. За мөн хувийн сан. Тэгэхээр цөөн тооны хөрөнгө оруулагчид нийлээд бас хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгөхийг хэлнэ. Тэгэхээр Монголын нөхцөлд бол баялагын сан бид нар үндэсний баялагын сангийн хуулиар за хоримтлын сан, хөгжлийн сан гэх зэрэг юм нэршлүүд өгөөд их усүрүүдийг бүрдүүлээд за тэгээд мөн тэнцээрээс өнөө болон ирээдүйн иргэдтэй ингээд сан зориулж үүсгээд түүгээрээ хөрөнгө оруулалт хийдэг ийм хуулийг бол батлаад хэрэгжүүл явж байгаа. За тэтгэврийн сангийн хувьд бол үнэхээр харамсалтай нөхцөл байдалтай байгаа. Монголд бол хувийн тэтгэврийн сангийн их зорчаалга бид бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За тэтгэврийн шимтгэл төлдөг. За гэтэл тэр маань бол олон улсын жишгээр хөрөнгө оруулалт болж хөрөнгө оруулалт хийгдэж ирээдүйд өсөж үржиж
таныг тэтгэвд гарахад бол буцаж ирдэггүй. Энд бол асар том шинжилэл шаардлагатай байгаа. За сүүлийн жилүүдэд Монголд бол энэ даатгалын сангууд бол маш сайн бас хөгжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь жилээс жилд өссөөр байгаа. За ингээд яг одоо танд хамааралтай, иргэн танд хамааралтай. Иргэн та өөрийнхөө мөнгийг хадгаламжинд хийх үү? Найдвартайгаар нь хадгаламжинд хийх үү? Тэгтээ баг хүүтэй. Аль эсвэл арай эрсдэл өндөртэй, тэгтээ бас хүү өндөртэй бондод хийх үү? Аль эсвэл бүр өндөр өгөөж хүртэж болох санд хийх үү? Тэгтээ нөгөө талдаа бүр өндөр эрсдэлтэй сонголт хийх үү гэдэг ийм сонголттой зовлонд бол бас бид унсан байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээр бол энэ сангуудын ялгааг гаргаж та бүгд танилцуулъя гэж зорж байгаа. За тэгэхээр нөхцөл байдлын хувьд бол өнөөдөр хамтын сан болвол түрүү миний хэлснээр 2 одоо хамтын сан Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад 4 жил 5 жилийн хугацааг бол үзэж байна. За хувийн сангууд ч гэсэн бас байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэхээр энд нэг бас онцлог хууль эрх зүйн орчны зохицуултыг бас та бүхэнд хэлхэн зүйтэй. Хамтын сан бол олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлдэг учраас олон нийтэд бүх мэдээлэл нь ил тод нээлттэй байж байгаа. Харин хувийн сан бол хаалттай одоо сан гэж бас хэлдэг. Тэгэхээр хаалттай юм одоо сан учраас цөөн тооны хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татдаг. Тийм болохоор эргээд олон нийтэд бол сурталчилж болохгүй гэдэг одоо ийм эрх зүйн зохицуулт бол байдаг. Тийм учраас энэ хувийн сангуудын одоо амжилт алдаа онооны тухай бол интернетээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдэж дүгнэлт гаргах бол маш хэцүү байдаг. Тийм учраас бүгдээрээ хамтын одоо 2 сан маань өнөөдөр ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг бол дараагийн слайдн дээр ярив. За тэгэхээр мандал ирээдүйн өсөлт сан, үндэсний хувьчлалын сан гэсэн ийм 2 одоо сан болвол Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. За мандал ирээдүйн өсөлт сан бол 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол үндэсний хувьчлалын сан бол 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. За сангууд маань бол 2021 онд эхэлсэн, 2020 онд эхэлсэн байна. За сан бол өөрөө хугацаатай байдаг. Тэгэхээр тухайн санд хөрөнгө оруулсан тэр хүмүүс бол мөнгөө одоо 10 жилийн хугацаатай ийм санд мөнгө байршуулцгаасан. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл бол энэ Монголын хөрөнгийн бирж дээр энэ 2 сангийн одоо нэгж ирэх гэж ярьдаг. Одоо компаниар бол хувьцаа юм да. Тэгэхээр хувьцаанууд нь бол бирж дээр нээлттэй арилжаалагдчихдаг. Та одоо энэ сангуудаас чинь өнөөдөр унцаасны данс нэгээд биржээс яг хувьцаа шиг худалдаж авч болно, бас зарж болно. Тэрүүгээрээ бас их сонирхолтой онцлог бөгөөд тухайн үед бол Монголын анхны сангууд гарч ирсэн учраас бас шинэ содон зах зээлийн хөгжилд том төлөхөж болох үз ийм сангууд гарч ирж бас шинэлэг бүтээгдэхүүн зах зээл дээр гарч илаа. За анхны нэрлсэн үн рүү одоо бүгд орё. Тэгэхээр мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд бол 1000 төгрөгөөр анхдагч зах зээлээс иргэд маань нэг одоо хувьцааг нь 1000 төгрөгөөр худалдаж авсан. За үндэсний хөгжлийн сангийн хувьд бол 100 төгрөгөөр худалдаж авсан. За тэгвэл өнөөдөр зах зээлийн ханш маань хэд болцсон байна вэ? Яг одоо 2025 оны 11 сарын 14-ний байдлаар ханш бол 925 төгрөг болжээ мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд. За үндэсний хөгжил сангийн хувьд бол 94.5 төгрөг болсон байна. За тэгэхээр анхдагч зах зээл дээр 1000-аар авсан хүн өнөөдөр одоо буцаагаад зарьяа гэх юм бол 7.5% хасагтай гарах нь байна. За үндэсний хөгжлийн сангийн хувьд бол 5.5% хасагтай гарах нь байна. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд маань бол хүмүүсийн хөрөнгийг сан болгож аваад өсгөж үржүүлээд ашигтай гаргах зорилготой явж байгаа. Гэтэл зах зээл дээр нөгөө хувьцааны одоо ханш сангийн нэг жилийн ханшууд маань бол бүр анхныхаа үнээс унсан байдалтай харагдаж байна л та. За энэ бол зоосны нэг тал. За тэгвэл зоосны нөгөө талд бол юу байна вэ гэдгийг бас давхар харах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын сангуудын хувьд бол зүгээр хувьцаат энгийн компаниас ялгаатай зүйл нь одоо та бүгдэд энэ хэсэгт ярьж байна. За тэгэхээр анхны нэрлсэн үн бол 1000 төгрөгөөр байсан. Тэгвэл хөрөнгө оруулалтын санг удирдах байгаа тэр менежментийн компани бол энэ хөрөнгийг удирдаад өнөөдөр яг бодит үн цэн нь бол 1513 төгрөг болгож өсгөж чадсан байна. Яг бодит үн цэн.
За үндэсний хөгжлийн сангийн хувьд бол 143 төгрөг болгож өсгөж чадсан байна. Бодит хөрөнгийнх нь одоо сангийн хөрөнгийн бодит үнц нь. Хэрвээ энэ сангуудыг өнөөдөр үйл ажиллагааг зогсоогоод татан буулгаад одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд нь хөрөнгө оруулсан хүмүүст нь мөнгөний тараагаад өгье гэх юм бол нэг одоо 1000 төгрөгөөр авсан хөрөнгө оруулсан хүн 1500 төгрөг авах нь. 100 төгрөгөөр авсан хүн 143 төгрөг буцааж авах нь. Хэрвээ өнөөдөр хугацаанаас өмнө татан буулгаад хөрөнгийн тарааж өгье гэвэл. Гэтэл хугацаанд дуусах болоогүй байна. 10 жилийн хугацаатай. Нэг нь 4 жил өнгөрсөн байна, нэг нь 5 жил өнгөрсөн байна. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр зах зээл дээр байгаа үнээр сангийнхаа нэг жирхийг зарж гарна. Зах зээлийнх нь үнэ нь болохоор 925 төгрөг байгаад идэг. 94 төгрөг байгаад идэг. За эндээс асуудал юу гарч ирж байгаа гэхээр бодит хөрөнгө нь 1500 төгрөг болчиход бирж дээр зарыг гэхээр 925 төгрөг байгаад. За энэ бол юуг илэрхийлж байгаа вэ гэхээр манай одоо энэ хөрөнгийн зах зээл дээр хоёр дахь зах зээл дээр оролцогчдын тоо төдий чинээ цөөхөн, мэрэгжлийн хөрөнгө оруулагчид төдий чинээ цөөхөн, зах зээл жижиг байгааг илэрхийлж байгаа юм аа. Энэ зах зээл рүү оролцогчид цөөн байх тусмаа мэрэгжлийн хөрөнгө оруулагчид цөөн байх тусмаа энэ бодит тооцоо үнэлгээ юмнуудыг хийж шийдвэр гаргах хүмүүс цөөн байх тусмаа тухайн зах зээл дээр хөрөнгө ямар үнцэнтэй байх вэ гэхээр хямдхан байдаг. Хямдхан байдаг. За тэгэхээр хэрвээ зах зээл маань Монголын хөрөнгөний зах зээл өөрөө асар сайн хөгжсөн оролцогч олонтой мэрэгжлийн хөрөнгө оруулагчид ихтэй. За жижиг ритейл хөрөнгө оруулагчид гэж ярьдаг энэ хөрөнгө оруулагчид олонтой ийм хөгжсөн зах зээл байсан болвол энэ өнөөдрийн биржийн үн бол 925 төгрөг биш харин 1500 орчим дээр энэ бодит үнцэнтэйгээ ойрхон хөдөлж авах байсан гэсэн үг. За тэгэхээр өнөөгийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нөхцөл байдал бол зах зээлийн хөгжлийн нөхцөл байдал, эрх зүйн орчны нөхцөл байдал, за дээрэс нь хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал гэдэг. Энэ олон нөхцөл байдлуудын үр дүнд бол хөрөнгийн бирж дээр байгаа энэ сангуудын нэг жирхийн одоо үн бол зах зээлийн үн бол боттоор тогтохгүй байна, хямдхан байна гэдэг ийм дүгнэлт рүү бол хүрэж. Тэгэхээр анхдах зах зээл дээр 4-5 жилийн өмнө авцсан хүмүүсийн хувьд бол бодитоор 1500 дээр хүрсэн байгаа энэ хөрөнгөө 925-аар буцааж зарна гэхээр энэ бол туйлын харамсалтай ийм одоо үйл явдал, ийм нөхцөл байдал бол үүсчихэд байгаа маа. Тэгэхээр мэдээж хэрэг олон улсын зах зээлийн хөгжлийн чиг хандлагад авах юм бол энэ зах зээл Монгол эндээс одоогийн нөхцөл байдлаас хэдэн 100 дахин том байх ёстой. Хэдэн 1000 дахин том байх ёстой. Олон улсын зах зээл дээр энэ сангийн удирдах байгаа ийм зах зээлийн хэмжээ бол хэдэн тэрлион доллараар хэмжигддэг. Тэгэхээр тэр цаг бол эвхийн тулд бас баггүй хугацаа орохоор байна. За тэгвэл бүгдээрээ дэлгэрүүлээд хувийн санган тэгвэл ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ? Цаашдаа ямар төлөв байдал бас байж болох вэ гэдэг дээр Очон Капитал хөрөнгө оруулалтын менежментийн компани захирал гээ оргилтой дараагийн хэсэгт ярилцгаая. За нэвтрүүлгийн дараагийн хэсэг буюу төлөв байдлын анализыг зочинтой ярилцах хэсэг эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор маань Очон хөрөнгө оруулалтын менежментийн компани захирал оргил хүлцээсэн. Зорилго хүлээж авч ирсэнд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За тэгээд гадаа нэлээд хүйтэн байх шиг байна. Хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулалтын сангийн зах зээл дээр хэр хүйтэн байна? За би бол улирлаар дүгнж хэлвэл одоо өвөл болж байна гэж дүгнж. Өвөл болж байна. За тэгэхээр хоёулаа өвөл ярьж байгаа юм чинь нэлээд бас амир гарахын тулд нухацтай ярих хэрэгтэй болж байгаа юм байна тийм үү? Бэлтгэл сайн байх хэрэгтэй тийм. За нөхцөл байдлын хэсэгтэр бол хамтын сангийн тухай ярьсан. Хамтын сангуудын одоо гүйцэтгэлийг бол ярьлаа. Тэгээд нөхцөл байдлыг бас ярьлаа. За жилийн нэг 7-оос 12% орчмын юм өсөлттэй байгаа юм байна. Яг одоо бодит үнцний өсөлт нь бол жилийн шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо хадгаламжийн хүнээс багуулж байна л да.
Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагчид бол хадгаламжийн үнээс л өндөр тий. Тэгсэн мөртлөө ойлгох эрсдэл багтаал юм хайж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ хамтын сангийн нөхцөл байдлын гүйцэтгэл ийм байгаа шалтгааныг юу нь та юу гэж харж байна? За яг хамтын сан дээр өмнө ч гэсэн би ер нь ингээд тайлбарлаад явдаг. Хөрөнгө оруулалт хийх хэрэгслүүдийн хувьд нэлээд тийм хаагдмал боогдмал байдаг. Эрсдлийн бага болох гад зохицуулалт талаасаа нэлээд чамд өгсөн байна. Тийм. Тэр бол нэгт нөлөөлж байгаа. За сул тавьж өглөөгээд амар өндөр үзүүлэлт үзүүлэх үү гэвэл тэр одоо удирдах байгаа. Одоо хүн багийн ур чадвараас шалтгаал. За манад байгаа хамтын сангууд за олон нийтийн хамгийн сайн мэдж байгаа сангуудад яг ямар нөхцөл байдал одоо юу гэдгийг хүндрэлтэй байдал тулсан гэхээр манай зохицуулалтын орчин бас тийм сайн болж амжаагүй байсан. Хин нэгэн төрүүлээд одоо сан байгуулад тэр асуудлуудыг олж илрүүлээд тэгээд засаж сайжруулах тэр одоо санал хүсэлтийг гаргаад явах шаардлагатай байсан. За хамтын сангуудын хувьд бол эхний үүсвэр байгуулагдсан сангууд нэг эхний 1 жил бол зохицуулалтын бүр одоо боогдмол орчинд ажилласан. Тэр бол ерөнхийдөө үр дүнгийн бол жоохон доош нь дарсан тал бий. Сүүлийн үед бол харьцангуй жигдрээд ирсэн байгаа. Ялангуяа өнгөрсөн жилийн дундуур сангийн тухай хууль шинжлэгдсэн. За дагсан санхүүгийн зохицуулах хорооны журмууд нь бол 25 оны 2 сард шинжлэгдсэн байна. Тэгэхээр зохицуулалтын орчин бол нэлээд сайн болоод ирсэн байна. Хувийн сан нөгөө талд хамтын сангууд болон хувийн сан гэж хоёр төрлийн сан байна. Хувийн сангууд бол анхнаасаа зохицуулалтын орчин бол харьцангуй бас боломж юм байсан. Окей. Тэгэхээр цаашдаа энэ сангуудын маань гүйцэтгэл ашиг энэ өсөлт те одоо хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгөний өсөлт нэмэгдэх боломжтой гэж хэлж гин гэж ойлголоо зүг. Боломжтой. Хэрхэн яаж удирдахаас шалтгаал. Тэгэхээр цаашдаа бол одоо яг цэвэр одоо тэр санг удирдах байгаа менежментийн компани ур чадвар илүү чухал болж эхэлнэ л гэдэг санаа хэлэх гээд. Ур чадвар чухал. Гэхдээ хөрөнгө оруулагч нар нэг юм ойлгох хэрэгтэй. Өөрт тохирсон сандаа олж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бас өөрт тохироогүй сандаа хөрөнгө оруулчаад байгаа тохиол бас байгаа байхгүй. Одоо жишээ нь илүү их ашиг хараад хийчдэг гэтэл тэр нь өндөр эрсдэлтэй. Гэтэл тэр эрсдлийг даах чадамжгүй байдаг. Ийм кейсүүд байгаа тийм. Эсвэл одоо юу гэдгийг сар болгон одоо хүүгээрээ тий одоо амьдралдаа зарцуулдаг байсан хүн авчиад нэг санал руу хийжлэхэд нөгөөх нь бол 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг сан байж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энд нөгөө зохицолгоо байхгүй учраас аль аль талдаа тийм unhappy байдал үүснэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд мөнгө өгч байгаа хүмүүс бол эхлээд сайн судлаа гэж байгаа юм шүү дээ. Тийм өөр тохирох сангаа олж авах хэрэгтэй. Сан чаа ингээд дотроо асар олон төрөл байгаа байхгүй. Хүмүүс сан гэж нэг юм байна гэж ойлгоод байдаг. Энд чинь дотроо хувьцаа одоо бонд одоо түүхий юун дээр суурилсан байж болно. Ямар ч одоо давтамжтай өгөөж өгдөг байж болно тий. Тэгэхээр зарим сангууд бол за бид нар ингээд ийм хөрөнгө оруулалт хийгээд 10 жилийн турш хөрөнгө оруулалт хийгээд 10 жилийн дараа эргээд харахад нэг дунджаар 15-аас 20% хийцэн байх юм байна гэдэг саналаа авчиад жилийн дотор нэг 20-оос дээш үе өгөөж өсөж байгаа нөхөр авчиад хийчихээс тэгээд unhappy болчихж байгаа. Яг нөгөө банкнд бид нар ч одоо мөнгө игээд 30 гаруй жил явцсан. Тэгээд банкны бүтээгдэхүүн аягүй тодорхой шүү дээ. Тэгээд тэр нөгөө аягүй тодорхой хялбар байснараа ойлгоод хувьцаа сан ман руу бас ороод гэх шиг байгаа гэж ажиглагтаад. За тэгээд оргил захирлын үед бас нэг зүйл дотоод танилцуулсан байна. Очин хөрөнгө оруулалтын менежментийн компани одоо захирал. За өөрөөр хэлбэл энэ сангуудыг бол менежментийн компаниуд удирддаг тийм. За тэгэхээр таны хувьд бол хувийн сан удирдах байгаа тийм үү? За тэгээд хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 29-2-т нэг юм залттай байна л да. Энэ хуулийн дагуу хороо эрх олгосон хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой дараах зар сурталчилгаа явуулахыг хориглоно гэдэг. За энэ дээр бол одоо ийм хувийн санд тийм ээ хөрөнгө оруулалт хийхийг ятгах, олон нийтэд сурталчлах агуулгатай зүйлийг одоо өөрөө хийх, бусдаар үйлдвэрлэх гэх зэрэг энийг бол хориглосон байлаа. Тэгэхээр хоёулангийн ярианы сэдэв бол хувийн сангийн онцлогийг ярих гэдэг агуулна. Тэгэхээр би бол одоо хүсэж байгаа асуултаа асуухыг хүсэж байна. Та хариулах боломжгүй зүйлүүдийг бол шууд хэлээрэй. Яа тэгэхээр хэрвээ энэ хуулийн дагуу одоо хоёлаа зөрчичвэл одоо хариуцлага үлээх гэдэг шүү дээ. Тийм. Гэдгийг анхааруулмаар байна. Тийм. Би бас энэ хуулийнхаа заалтыг мөрдөөд тодорхой зөв мэдлэгийн чанартай мэдээлэлүүд өгье гэж бодож байна. Түүнээс яг одоо сангийнхаа талаар бол
яг тэр зохимжгүй болов гэж бодож байна. Окей. За хамтын сан бол ингээд түрүү нөхцөл байдал ярьсан. За та бас дүгнэлтээ өглөөд цаашдын төлөв байдлыг бас ерөөд нь хэллээ те. Тэгэхээр хувийн сан хамтын сангийн гол ялгаанууд юу вэ? Яг хамгийн эхний суурь нь болохоор хэн хөрөнгө оруулж байгаа гэдгээсээ ялгарлал нь үүсч эхэлж байна. Одоо санах юм бол одоо банкнаас хүмүүс хадгаламжаа татчихсан үе байгаа шүү дээ. Тий, одоо ковид үеэр Биш ээ, бүр өмнө нь одоо 90-д онд. Тэр үед банкд итгэх итгэлийг яаж бий болсон гэхээр за банкнд байгаа хадгаламжийг эрсдэл улс хариуцлага өөрнө гэж эрсдэл байхгүй болгоц тээ. Тэгэхээр нөгөө ард иргэдийн хуримтлал хадгаламжийг хамгаалах нэг шаардлага байна л да. Тэгэхээр хамтын сан бол натур нь юу гэхээр ард иргэдийн хуримтлал хадгаламж гэдэг натуртай учраас нэлээд олон хүнийг хамарсан, массыг хамарсан байдаг учраас зохицуултны ялч чанга байгаад байх шаардлагатай байна. олон улсчт юм байдаг. Тий. Хувийн сан болохоор цөөн тооны хөрөнгө оруулагчид ордог учраас тэр хөрөнгө оруулагчид өөрсдөө энэ эрсдлээ ойлгоод одоо тэр санд нэгдэживэл та хэд одоо юунд хөрөнгө оруулахаа өөрсдөө шийдэж болно. Эрхчлөөг нь өгдөг гэсэн. Гэхдээ эрсдэлтэй болчихно. Илүү эрсдэлтэй болчихно. Албагүй л дээ. Эрсдлийг бууруулж бас болно. Тэг яг уу. Хувийн сан дотор айгүй эрсдэлтэй сангууд дотроос айгүй олон төрөл. Айгүй эрсдэлтэй удирддаг сангууд байна. Эрсдлийн айгүй бууруулж чаддаг сангууд байна. Бас удирж байгаа хүмүүсийн уур чадвар юмудаас бас шалтгаал. Нэг юм асууж нөгөө Big Short гэх кино байгаа шүү дээ тий. Big Short гэх кинонд Майкл Бьюри гэдэг одоо сангийн менежер залуу гэх юм гардаг тий. Тэдний санчууд яг аль хувийн сан дотор яадаг санны? Hedge fund гэдэг төрөл нь. Hedge fund. Тий. Хамгийн өндөр эрсдэлтэй нөө. Ер нь бол тийм. Кинонд гардаг штэ. Нөхөр бол ингээ сан одоо нөхрийн бодсон одоо үйл явдал зах зээл дээр болохгүй бол 2 жилийн дотор дампуурч гадаг тий. Тэгмэд хүмүүс мөнгө авъя гэдэг. Тэгэхээр нөхөр мөнгөний нөхгүй гүрээж агаад тэр үйл явдал нь болж таарад ашиг байдаг тий. Тэгээд цөм идэг тий. Хамтын санд бол тхийн угаасаа хууль зохицуулалтаар хорьсон байдаг. Монголд хорьсон байгаа юу? Олон улс ч гэсэн адил. Энэ хорьсон шалтгааны ерөөсөө өмнө хямралуудын үеэр хамтын сангууд аягүй их алдагдлал хүлээгээд энийх нь үр дүнд нийтээрээ одоо хөрөнгө нь буурч ядуур руу төгсөн хогсон. Нөө импакт нь том байгаад байгаа байхгүй. Нэг хувийн сан тэнд одоо эвгүүтлээ гэхэд импакт нь харьцангуй бага гэсэн. Окей. За тэгвэл тэр сан танаас сан хоёрын хоорондын ялгаа нь юу вэ? Адилхан хувийн сан. Тэгэхдээ Майкл Бьюригийн сан бол одоо тэр мөнгө менежмент хийж аргачлал нь бол хэрвээ тэр нэг яг тодорхой цаг хугацаанд л тий одоо тэр үйл явдал өрнөөгөө бол дампуурах гэсэн шүү дээ. Тэгээд хүлээгээд байдаг ундгүй шүү дээ нөгөө хаусн маркет нь унахгүй яагаад унахгүй байна гэж хүлээгээд байдаг. Тэрийн нөгөө бас киноны үйл явдлаар тайлбарлал ингээл тий тэгж байгаа нэг юм ундаг шүү дээ. Танад одоо жишээлбэл ийм айхтар юм байгаа юм. Маа тэр байхгүй. Бид нар ер нь хувийн сан хийсэн шалтгаан бол саяны кинон дэр гардаг шиг ийм үйл явдлуудаас хамгаалах боломж нь хувийн сан дэр байсан. Хамгаалахаа. Тий. Эсрэгээрээ. Тий. Бид нар шиг ингээд анх ингээд бизнес хийж эхлэхдээ ингээд зохицуулалтын орчин зах зээл юмнуудаа бүгдийг судалж байгаа шийдвэр гаргана шүү дээ. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбар бол хувийн сангаар хөрөнгө оруулалт хийж удирдах нь бол хамгийн өндөр үр ашгийг бага эрсдлээр гаргах боломжтой байсан. Тэгээ энэ дотор санхүүгийн олон хэрэгслүүд байдаг хөөхгүй. Хамтын сан дээр л жоохон хориглчод байдаг. Энэ санхүүгийн хэрэгслүүдийг буруу ашиглах юм бол айгүй өндөр эрсдэл үүсгэжтэй. Зөв ашиглах юм бол эрсдлээ удирддаг тийм хэрэгслүүд байдаг. Тэгэхээр энэ хэрэгслийг ашиглах эрх нь хувийн сан дээр байна. Хамтын сан дээр байхгүй. Энэ хэрэгслийг ашиглахдаа Монголоос ашиглахад бас давуу тал үүсгэж болж байгаа юм. Тэгэхээр бид нар одоо юу гэдгийг Монголоос удирдсанараа тийм онцлогтой сан хийж байгаа гэсэн. Тэр одоо кинон дээр гардаг нөхртэй харьцуулбал илүү давуу талтай гэж болж байгаа гэсэн. Эсвэргээр Монголд байгаа юм болгон л дэлхийд гарахаараа дандаа сул талтай байдаг шүү дээ. Танах болохоор эсвэргээр Монголд байгаа давуу талтай гэдэг юм уу? Олон сул тал байгаа. Гэхдээ давуу талыг ашиглаад илүү өрсөлдөх чадвар сайтай гэж болж байгаа. За наадах чинь ингэж сонсоход нэг яг нэг нөгөө нэг хошигруулад байгаа юм шиг сонсогдоод байна л да. Нөгөө нарийн ярихгүй болохоор ч. Гэхдээ яг нөгөө нэг сая хуулийн залт ирсэн шүү дээ. Энд ч нөгөө сурчлага тал руу болчих гээд байгаа учраас бас ер нь бол тийм боломж байгаа. Хувийн сан дээр тийм боломж байдаг гэдг нь л одоо мэдээллийн чанартай юм уу те.
Хит манай одоо удирч байгаа аргачлал руу ороод ирэхээр тэр жоохон болохгүй болов би одоо гэж бодоод. Зохицуултын үед болохгүй. Зохицуултын үед. Тэгээ зохицуултын үед болохгүй учраас ерөнхийд нь ярихаар нөгөө ярьж байгаа агуулга маань нэг тийм нөгөө энэ нэг яадаг штэ нэг хүмүүсийг нэг тэр уулын цааны гоё юм байна гэдэг худлаа хошууруулж агаад явуулцдаг те. Явуулангууд нь дээдэн штэ. Нэг тийм байдаг штэ. Нөгөө тэнд ийм гоё юм байгаа шүү гэдэг хоосон төсөл үсгэж агаад тэгээд явуулцдаг. Яг арай жоохон дэлгэрүүлээд байвал Монголд миний харж байгаагаар Монголоос олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулалт ихэд хоёр л том давуу тал. Нэг нь бол бид нэр дотоодын зах зээл дээр эрсдэл багтай сайн компани бондуудыг шил сонгоод авч чадчихэв болж байна. Хүн өндөр. Нөгөө талдаа бид нар гадаадын хөрөнгө оруулалт хийгээд ирэхээр ханшийн эрсдэл хүлээдэг. Дээрээс нь гадны хөрөнгө оруулагч Монголын энэ санд хөрөнгө оруулалт хийхэд бүр ханшийн эрсдэл бүр натууранд нь байждаг. Тэгээ манай зах зээл маш энгийн ойлгомжтой. Гадны том зах зээлүүдийг харьцуулбал маш ойлгомжтой учраас энийг загварчлаад бид нар ерөөхдөө харж чаддаг гэсэн. Энэ хоёр давуу талыг ашиглаад одоо бусад дэлхийд дээр байгаа энэ сангуудтай адилхан санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаад ирэхээр бид нар тэнд ялгарл үүсгэж чадаад байгаа юм. За окей. Стил бүрэнхий. Нэг л тийм одоо тэ Монголд ч одоо ингээд юмыг дандаа нэг сэжигтэй нүдээр ер нь хардаг болчиход байна. Сонсохдоо хүртэл шууд сэжигтэй талаас нь сонсдог болчиход байна. Тэгээ тэр утгаар асуудаг. Энэ тэгвэл нэг юм бас нэмж хэлэх хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө санхүүгийн үүсвэл хэрэгсэл гэдэг одоо хэрэгсэл байна. Тэр нь юун дээр суурьсан байж бол хувьцаан дээр суурьсан байна уу? Одоо түүхий дээр байна уу, валют дээр байна хамаагүй. Одоо шууд очиод хувьцаа авдагтай адилхан одоо санхүүгийн үүсвэл хэрэгслээр дамжуулж хөрөнгө оруулалт хийж болдог. Энэ дотор нь опшн гэж нэг санхүүгийн үүсвэл хэрэгсэл байдаг байхгүй. Тэр нь ямар боломжийг олгодог гэхээр хэрвээ зах зээл таамаглалын эсрэг хөдлөх юм бол алдагдал хүлээхгүй. Таамаглалын дагуу хөдлөл ашигаа хүртнэ гэдэг ийм боломжийг олгодог. Тэгэхээр ийм гоё боломж олгож бол тодорхой хэмжээний үнэ төлж таарна шүү дээ. Үнгүй юу гэж байх боломжгүй. Зардал. Тийм, зардал. Тэр зардлыг нь бол бид нэр эндээс тэр зардал чинь нөгөө нэг юу гэсэн үг үстэй те. Одоо ашгийг буруулна гэсэн үг үстэй те. Сагийн. За окей. За ерөөхдөө нэг. За тэгвэл танах одоо ер нь хизээ эхлээд хэдэн жил болж байна. Одоо чинь ийм амир тодорхой бус юм руу хүмүүс ер нь тэгээ мөнгө хийх юм уу? Яг уу. Одоо жишээ нь бондыг ярил л да те. Хүмүүс бонд гаргаж байгаа компаниг эхлээд харна. За мэддэг том компани байвал нэг итгэл төрнө. За тэр компани санхүүгийн хувьд бол эрсдэлгүй мүү, эрсдэлтэй мүү гэдгийг 3 дахь шүтгээ дээр бас дүгнэлтж болно. Кредит рейтинг те. Зээлч зэрэглэлийн тодорхойлуулаад. Тэгэнгүүт нөгөөх нь одоо судалж шинжилээд за наадах чинь бол эрсдэл багтай 3B юм байна. Эсвэл эрсдэл өндөртэй 1B юм байна гэдэг эрсдлийн тодорхойлоод өгчдөг. Сангуудын хувьд бол тийх боломж байдгүй. Сангууд яаж өөрсдийгөө баталдаг гэхээр түүхээрээ л баталдаг. Өнгөрсөн хугацааны трак рекорд. Бид нар ингэж ийм аргачлалаар хөрөнгө оруулалт хийж, ингэж эрсдлийг бууруулж, ингэж өгөөжийг нэмэгдүүлдэг. Тэрийг юу баталгаа гэхээр хар маа түүх юм байна. Сүүлийн хэдэн жил ингэсэн. Ингэ сайжирсан ийм дээр эрсдэл үүссэн. Энэ харна. Манайхын хувьд бол ерөнхийдөө бид нэг одоо 2 жил орчмын бодит түүхтэй болж байна. Одоо тэгээд за та өөрөө хариулахсаа өөрөө шийдээрэй. Одоо би нэг хуулийн заалт харчаал суугаад байгаа шүү дээ. Хэд орчим тэргүүн байх вэ? Ямар хөрөнгө оруулагч байх вэ? Хэлж болох уу? Хөрөнгө оруулагчдыг хэлэх хараад. Энэ бол нууцлалт. Бид нар нийт бол одоо 20 тэрбум орчим хөрөнгө өдөрч байна. За ер нь дотоод гадаад аль зах зээл дээр ингээд түүхээ танилцуулахад 20 тэрбум орчим бол одоо bare минимум одоо хамгийн багтаа ийм хэмжээний мөнгийг өдөртөө түүх бүтээж наадах чи яг түүхт тооцож үзүүл үзье гэж. Яг тэгэхээр тэрүүн төгрөг өдөрт 20 тэрүүн төгрөг өдөрт хоёр шал өөр. Тэр ч ойлгомжтой. Тэгээд одоо өсөлтийн өгөөж мөгөөж нь хэдэв байна. Одоо хүмүүсийн хамгийн сонирхож байгаа тоо одоо тэр л та. Өгөөж бол бондоос сайнс. Тэгээ ингэж хоёул ингэж хэлээд асуудалд орчихгүй. Энэ гайг яах вэ? За өгөөж явд. Цаашдаа одоо тэгээд энэ хувийн сан ер нь Монгол төгжих төлөв юм харагдчих юм уу ямар хөө?
Одоо нийт тоогоор наваад харах юм бол юу вэ? Хамтын сааны 6-7. Хувийн сан бол 40 орчим байна. Бүр. Тий. Хувийн сан гэхдээ янз бүрээр ашиглаж байгаа. Хувийн сан чинь үүсгэн байгуулахад бас арай хэлбэр. Тэгээ энд одоо үйл хөдлөхөөр хөрөнгө оруулалт хийгээд нөгөөтгөө одоо компаниараа удирдуулаад түрээслүүлээд явдаг нөхдүүд ч байна. Эсвэл одоо хувийн сангийн тэр нэг татварын нэг баг зэрэг давуу талыг ашиглах зорилготой одоо групп компанийнхаа одоо компаниудыг эзэмшдэг төрлөөр хийж байгаа сангууд ч байна. Ямар давуу тал байна гэхээр сан өөрөө үйл ажиллагааны татвар төлдөг юм. Одоо ингээд бонд авсан хүн бол түүнээс 10 татвар төлчихөж байгаа шүү. 5-10. Сан бол тэрийг төлөхгүй явж байгаад. Сангаас хөрөнгө оруулагч гарахдаа татвараа нийтэн төлдөг байхгүй. Тэгэхээр нөгөө татвар төлөх байсан мөнгөө жил болгон дахиж хөрөнгө оруулалт хийгээд илүү өндөр өгөөж олоодох боломжийг сан дээр. Тэгмээд энэ боломжийг ашиглаад үйл хөдлөлтөөр хүмүүс ашиглаж байгаа компанийнхаа ногдол ашигыг одоо юу гэдэг юм. Компанийг нь одоо сан эзэмшдэг бол ногдол ашиг татваргүй одоо толгой дээр очиод нөгөөтөн буцаагаад хөрөнгө оруулалт хийгээд тэ инх байдлаар ашиглаж. Ер нь одоо 40 орчим байгаа сангууд бол ихэнх нь нэг энэ тал руугаа үйл ажиллагаа явуулж байгаа. Яг зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж бол арай жоохон цөөхөн байх шүү. Тэгээд 40 орчим сангууд бол одоо тэгэл өгөөж мөгөөж янз бүр юм ярихгүй. Тийм одоо гадуур хийж ярьж болохгүй мэдэхгүй байна. Тэгээд яаж тэгээд ярьж болох ярихгүй бол яаж мөг босох вэ? Яг бид нар тэгээд сонирхсан хүмүүстэйгээ тэгээд жич уулзчихлаа. Хөвдчилсэн уулзалтууд хийж байна. Хөвдчилсэн уулзалт хийж байна. Цөөн тооны одоо хөрөнгө оруулагчдад сонирхсан хүмүүсийн одоо distribution list, өөрсдийн клиентийн листээ үүсгээд эднэртээ одоо тогтмол мэдээлэл одоо үр дүнгээ хөрөх байдлаар явж байна. Олон улсад бол юу байдаг л та. Одоо хувийн санч бай, хамтын санч бай. Улирал дуусаад 45 хоногийн доороо тайлгнадаг. Олон нийт рүү тайлгнадаг. Ямар багц юмд хөрөнгө оруулалцсан явж байна. Өгөөж нь ямар байна. Бүх юмнуудад тайлгнадаг. Сая дээр Майкл Берри чинь дахиад бет тавьсан мэл ч та. Nvidia, Palantir гэдэг хоёр tech опцон дээр уннаа гэд. Тэгээд option put option худалдчихсан гэд. Тэгээд тэрийг нь Америкийн сангийн зохицуулах хорооны одоо Edgar гэдэг систем байдаг те. Тэр систем дээр ингээд талангаа оруулангууд тэр нь гараад ирэнгүүт дэлхийн нийтэр ингээд ярьж ийн л те. Хүмүүс чи Warren Buffett-ийн хөрөнгө оруулалцлаа, энэс гарчлаа гэж яриад байдаг чинь тэр тайлгныг харчаад байна. Энэ ер нь Монголд ингэж болдгоо юм. Яг нь тэр өгөөж мөгөөж одоо ярих нь хориотой байт юм байгаа зү те. Эсвэл одоо юу гэдэг бүр нарийн ширээ юм те. Жишээ нь энэ Америк бол жишээлбэл тэгээд тэр хэд сангийн одоо юу авцсан байгааг ингээд дэлхийн нийт мэдээд шүү дээ. Яриад шүү дээ. Тэгэхээр чи гэхдээ өгөөж үр дүнгийн талаар юу ч ярихгүй байгаа юм л да. Яг нь гэхдээ нэг жил мөлийн тайлан дээр бол бас гардаг л бах те. Яа гэм бол жилийн тайлангаач гэсэн ер нь олон нийт рүү мэдээлэл нь хориглосон байна. Хориглосон. Хамтын сангууд бол мэдээлэл явах үүрэгтэй. Яг уу явандаа энийг бол хийх ёстой л ажил. Одоо юу авцсан байна ядаж те. Зохицуултын хүрээнд нэг жоохон боломжийг олох юм бол одоо юу гэдэг нь сангуудын холбоо эсвэл арчигчдын холбоо тийм дундын зохицуулагч одоо этгээд дээрээ дамжуулаад ийм мэдээллүүдийг нэгтгээд хүргэдэг тийм. Заавал нэрийг дуртахгүй байж болно шүү дээ. За хамгийн муу нь ийм байсан байна, хамгийн сайн нь ийм байсан байна, дунджаар ийм байсан байна тийм. Тэр тархалт юмнуудын статистикуудын мэдээлдэг байж болно. Энэ бол явандаа хийгдэх бах гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн сэдв нөгөө Монгол сангууд ирээдүйтэй юу гэдэг сэдв багт. Тэгээд энэ засгийн сангууд бол бүгд одоо дампур ирээдүг юм байна гэдэг нь харагдаад байна. За тэгээд яг хөрөнгөний зах дээр бол хувийн сан, хамтын сан. За хамтын сан маань төслөд л ярьсан. За хувийн сан нөгөө мэдээлэл нь ерөөс олдохгүй байгаа учраас цочин үрий гэдэг юм бас бодол төрсөлтөө. Тэгээд өрөөд ингэж ярьсан ч гэсэн бас яриулмаар байгаа мэдхийг хүсэж байгаа ялангуяа үзэгчид мэдхийг хүсэж байгаа зүйлийг бас ярьж болохгүй байна. Иймэрхүү одоо байдалтай. Тэгэхээр эндээс юу асуух гэдэг нь ер нь одоо энэ хүнд итгэж мөнгө өдөрдүүлж штэ тэ. Тэгэхээр ер нь одоо өөрийг ч ажиглаж байгаа Монгол хүн Монгол хүнд итгэл ер нь ямар вэ? Янз бүр штэ. Энэ зөвхөн Монголд ч биш дэлхийд даяараа л янз бүр. Итгэлийг нь олж авах хэрэгтэй. Санхүүгийн бизнес бол итгэл дээр суурилж явдаг. Итгэлийг нь олж авах нь одоо тэр санхүүгийн бизнес хийж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь одоо ажил үүрэл юм да. Түүнээс итгэхгүй байх гээд одоо хөрөнгө оруулагчийн буруу бол ерөөсөө биш байхгүй тийм. Итгэлийг нь олж авах хэрэгтэй. Сангууд Монголд ирээдүйтэй гэвэл ирээдүйтэй.
Бид нэр одоо би ингээд сан ихэж босгож явахдаа ингээд хүмүүстэй уулзаад явлаа л та. Гурван юм харагдаж байгаа. За нэг юу яагаад үтцсэн баа. Coin руу ороод үтцсэн. Баахан шатцсан. За тэгээд нэг forex арилжаа хийдэг таньдаг хүндээ мөнгө өгөөд нөгөөдг нь арилжаа хийд мөнгөний алдсан. За тэгээд өөрөө хувьцаа сонирхоод бас янз бүрийн хувьцаа аваад зөв менежмент хийгээг бас баха алдаад үтцсэн. Тэгээ ер нь бол за болич юм те хадгаламжаа хийгээл байж тэр нь одоо үлзэтэй маань гэдэг бодол руу орчод. Яг ингээд мэрэгжлийн төвшөнд өдөрдүүлээд одоо үр өгөөжийн хүртэж арай сурч тасаагүй л байна л да. Хугацаа бол авах бах. Тэгвэл ер нь бол ирээдүйд найлс зах зээл дээр мэрэгжлийн оролцогчид одоо мэдлэггүй одоо мэдээлгүй байгаа хүмүүст энэ сервисыг үзүүлээд хин энэ үр өгшигтэй байдаг л тийм зах зээл байхгүй. Одоо энэ хүү их өндөр байгаа нь санд бас хөрөнгө оруулалт хийхэд их таг байх шиг байна те хүмүүсийн хувьд. Гэхдээ яг энэ бас дэлхийн нийтээр ер нь хүн өндөр байхад хүмүүс илүү нөгөө тогтмол орлоготой хөрөнгө оруулалт руугаа хийчээд санаа амар байж идэг. Энэ бас нөгөө сангууд ч гэсэн адилхан өндөр хүүтэй хөрөнгө оруулалт хийн гэсэн үг шүү. Давуу талтай сул талтай. Одоохондоо энэ хүү өндөр байгаа тохиолдолд бол хүмүүс өөр өгөөж хайх одоо тийм шаардлага айхтар үүсэхгүй байна. Сэтгэл зүйд ч гэсэн баг нөгөө бодлоосон гар авчих. Би нөгөө нэг сангуудын хувьд л өвөл болж байгаа гэдэг чинь энэтэй холбоотой байхгүй. За. Бид нар яг сүүлд нэг хүү буурахаар яадаг басныг харж үзлээ шүү дээ. Ковидын үеэр хадгаламжийн хүү 8 өрөө ороод ирэхээр хүмүүс өвөөж хайж яваад юу хамаагүй авч байгаа шүү дээ. Тэр үед яг мэрэгжлийн хөрөнгө оруулалтын сангууд нэлээд хөгжсөн байсан бол хүмүүсийг бас их алдагдaltaй юм руу орох одоо тоог нь ядаж бууруулах байсан баг. Тэгэхээр одоо өвөл байна. Өвлийг өнтөө давсан сангууд мэрэгжлийн хөрөнгө оруулагч чинь зам бол амар хөгжсөн нөхдүүд байж ах нэ. Үүхтэй түүхтэй те юу хийж чаддаг чаддгүйгээ харуулсан. За ойлголаа. Тэгээд хамтын сан, хувийн сан гэдэг Монгол сангууд хөгжиж байна. Хөгжөөд ерөөдөө нэг 5 жил болж байна те. 5 жил өнгөрч байна. Монголд бас нэг юм удаан хөгждөг бас давуу тал гэнтэй сул тал байх шиг байна те. Тэгээд цаашдаа хүмүүсийн хувьд бас энийг илүү сонирхдаг болох бол гэж найдаж байна л да. Танаа яг компанийн хувьд энэ урт хугацаанд ингээд урт хугацаа гарна шүү дээ энэ чинь. Тэгэхээр яг энэ дээр юм тууштай явж чадах уугүй гэдэг бас нэг юм асуулт байна л да. Яа тэгэхээр Монголд бол одоо би бол чинь үн цасны компани удирддаг хүн. Одоо хамт олноо те залуучуудыг ингээ харахаар тэр нэг ажил дээр ажиллаж байгаа тэр хугацаа бол их богино болсон байна. Маш богино болсон. Гэтэл хүний мөнгийг удирдаад итгэлийн дагаад удирдна гэдэг чинь өөрөө бас нөгөө талдаа бас их урт хугацааны ажил шүү дээ. Бас их стресстэй ажил. Бас их стресстэй ажил. Тэгэхээр энэ бүгдийг одоо даван туулна гэдэг тийм итгэл үнэмшил зориг зүрх ер нь хэв байх юм. Хэцүү шүү. Хэцүү шүү. Хэцүү. Тэгээд хэцүү юмны ард даваад гарчаа гоё шүү дээ. Кайф. Ер нь бол итгэлтэй байгаа. Бид нар угаасаа одоо нэлээд ажил хийж байгаа. Санхүүгийн тал дээр, одоо өгөөжийн тал дээр, компани үйл ажиллагаа тал дээр аюул ажил хийж байгаа. Бид нар бол одоо яг одоо юу гэдгийг буржгаад кэш флоу байхгүй болчоод нэг өвөтж байгаа бол ерөөсөө биш. Тийм учраас бол ер нь лонг терм харж, урт хугацаанд харж байгаа бид нар. Түрүү нэр track record гэдээ ярьсан. Яг хизээ эхлээд одоо хэддэг жил дээрээ явж байгаа билээ. Гэдгийг өснөг сонирхмаас. Яг компани бол 2018 онд байгуулагдсан. Яг нөгөө нэг зөвшөөрөл аваад гэрчлэгэнд ирэх хог нь бол 2018. Тэгээд жоохон идэхгүй ажиллаж байсан. Тухайн үед одоо бонд нь зах зээлээр гараагүй байхад яг хөрөнгө оруулалтын сан шууд гарч бас цаг нь болоог байсан л та. Би тэгээ 3 жилийн өмнө очин компанид одоо орсон. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө бол яг хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа идэвхжүүлж ирсэн гэсэн. Үйл ажиллагаа бол 3 жил болж энийг бодчих болно. Яг очин капиталыг бид нэр хувийн сангаа байгуулад идэвхтэй удирдах чиглэлд бол 2 жил. За төгсгөлтөнд бас нэг зүйл асуумаар санагдаад явчихлаа. Нөгөө энэ зах зээлч өөрөө шинээр үсэж байна. Хүмүүсийн хувьд шинэ байна. За мэрэгчлэнүүд ч гэсэн анхныхаа одоо кейсүүдийг түүхийг бичиж байна. Тэгэхээр өмнө нь энэ чиглэлээр чинь нэлээд туршлагатай байж иж хүний мөнгө өдөрдөн шүү дээ. Тэгэхээр яг өөрийн хувьд тэртлийн туршлага мэдлэг
ямар вэ гэдэг асуулт бас хүмүүст сонирхолтой ч магадгүй гэж бодлоо. Ер нь яг хөрөнгөний удирдлагын чиглэлээр нэг 13 орчим жил ажиллаж байна. Сан удирдлага чиглэлээр бол 2020 оноос хойш ажиллаж байна. 5 жил. Тэрнээс өмнө болохоор банкны хөрөнгөний удирдлагын газарт ажилладаг байсан. Дилдер байлаа. Тэнд бас ерөнхийдөө банкны хөрөнгийг удирдах гэсэн үг, харилцаа хийнэ гэсэн үг. Тэгэхээр за туршлагаас гадна мэдлэг гэж нэг чухал юм байна л да бас. Тэгэхээр мэдлэгийн хувьд одоо чинь Монголд мэдлэг эзэмсэн бол нэг өөр. За гадаад эзэмсэн бол бас нэг өөр. Гадаадд яг эзэмсэн бол бүр өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг Монгол нь юм уу, гадаад нь юм уу, эсвэл гадаадынх нь яг эзэмсэн үү гэдэг дээр та ер нь юу гэж хэлэх өөрийгөө? Монгол мэдлэг эзэмсэн лаг мэдлэгтэй мундаг залуучууд зөндөө. Монгол мэдлэг эзэмшгээр юм уу гэсэн үг л ерөөсөө биш. Би бол бакалавра Монголд хийсэн, магистраа Лондонд хийсэн. Магистр болохоор яг энэ хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын чиглэлээр хийсэн. Тэгээд тэнд одоо юу гэдгийг хүний мэдэх боломжгүй юм бол цаагаагүй. Эндээ ч гэсэн одоо ялангуяа сүүлийн үед бол тэгэл мэдлэг бол маш хялбар аргаар маш хурдан авч болдог болсон. Эндээс ч гэсэн авчих мэдлэг л. Окей. За баярлалаа. Тэгээд өвлийг өнтөд авахыг хүсэн ярив. За баярлалаа. Чамд бас амжилт хүсье. За үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ дүрээд өндөрлөж байна. Монгол сангууд ирээдүйтэй юу хэмээх сэдвэр бид өнөөдөр зочинтой ярьлаа, нөхцөл байдлын анализыг ярьлаа. Тэгээ та бүгдийн хувьд хөрөнгө оруулалтын санхүүгийн шийдвэрийг гаргахдаа маш сайн судалж иж яг өөр тохирох тэр хөрөнгө оруулалтын санхүүгийн шийдвэрийг гаргах нь чухал шүү гэдгийг бол энд бас онцолж хэлхийг хүсэж байна. Яг тэгэхээр аливаа хөрөнгө оруулалт санхүүгийн шийдвэр бол дандаа эрсдэл дагуулдаг гэдгийг эцэст нийлье. Анхаарлаа тавьсан байдлаа.